Зяасан мэцхан та бүхэнд орой минь шинэ өдрийн минь. За мөн Валентины баярын минь тийм ээ. За өнөөдөр та бүхэнд Xmeta BRJ-с хэрхэн одоо өөрийнхөө хаан банк, хас банк гэх төгрөгийн Монгол банкны данс руугаа хэрхэн зарлага гаргах вэ гэдэг тухай үзүүлэе гэж бодсон. Заавар хүрэх гэж байна. За мэдээж үүний тулд бид нэр эхлээд өөрийнхөө Xmeta дээр байдаг логин боёо одоо тийм нууц үг пассвортаа хийгээд нэвтэрч орно. За үүний дараа банкны шилжүүлэг хэсэг рүү орох хэрэгтэй. За банкны шилжүүлэг хэсэг рүү оронгууд ингэж харагдана. За энэ дээр нь хэдүүлээ танд мэдээж stable coin-ийн үлдэгдэл байх хэрэгтэй. За тэгжиж тэр маань тэр stable буюу boost маань таны одоо хаан банк, хас банкны данс руу ханшийнхаа тухайн өдрийнхөө ханшаар за мөн шимтгэл хасагдаад шилжинэ гэсэн үг. Тэгэхээр энэ дэр одоо боломжит үлдэгдэл гэдэг дээр нь хэд байгаа, та хэдийг шилжүүлэх гэж байгаа вэ гэдгээ дүн гэдэг дээр нь бичээд энэ баталгаажуулах гэдгийг дарна гэсэн. За баталгаажуулах гэдгийг дарах гэдэг дээр бас нэг анхааруулга хэлэхэд хамгийн анхны удаа Xmeta BRJ-с зарлага буюу төгрөгийн зарлага гарах гэж байгаа бол эхлээд өөрийнхөө нэр дээр буюу таны өөрийн чинь одоо эзэмшдэг Монгол банкны дансыг аль нэгэн Монгол банкны дансыг урьдчилж хадгалж өгөх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй шүү. За тэгээд баталгаажуулах гэдэг дарангууд яах вэ гэхээр ерөөхдөө нэг ийм хэсэг харагдаж байна. За энэ дээр нь бол wallet, за банк трансфер, цэг connect титл гэсэн. За энэ дээр нь юу гэж үг юм бэ гэхээр Xmeta банкны шилжүүлгийг ашиглахын тулд за энэ xmeta.com руу гэсэн холбоос руу өөрийн одоо бүртгэлтэй хаягаараа нэвтрэх ёстой гэсэн юм харуулгатай. Тэгэхээр бид нэр дараагийн алхам бол за нэвтрэх гэдгийг дарна гэсэн үг. Дээдлийн энэ хэсгийг нэвтрэх гэдгийг дарангууд энэ хэсгийг дарна гэсэн үг. За дараад оронгууд яах юм гэхээр мөн л адилхан одоо нэвтрэх үү гэсэн дээд талд нь зарлага гэсэн бичгтэй ийм дэс харагдана. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд энэ дээр дарсныхаа дараа яах юм гэхээр ийм хэсэг харагдана. За энэ дээр нь Xmeta, за тэгээд банк X, цэг Xmeta гэсэн ийм одоо энэ хоёрыг холбож өгсөн. За тэгээд үргэлжлүүлэх гэдгийг дарах хэрэгтэй. За үргэлжлүүлэх гэдгийг дарсны дараа та ингэж харагдана. За үргэлжлүүлэх гэдгийг дарангууд ийм цан харагдана. Энэ дээр нь та өөрийнхөө гол одоо банкын дансыг холбож өгнө. За эхний ээлжинд эднийх бол юу арах юм бэлээ? Банкны 3 төрлийн банк байгаа. Тэр нь голомт, за худалдаа хөгжил, хаан гэсэн 3 төрлийн банкар л зарлага гаргаж болохоор харагдаж исэн. За мэдээж явандаа бол өөр олон одоо банк бас нэмэгдэх баха. Тэгээ бусад банкуд нэмэгдэх бах. Тэгэхээр дээдлийн тэр хүлээн авах банк гэдэг дээр нь өөртөө байгаа банкаа сонгоод за тэгээд доотлын дансны дугаар гэдэг дээр нь өөрийнхөө эзэмшдэг банкныхаа дансыг хичээд хадгалах гэдэг энэ тавчийг дарах хэрэгтэй. Хадгалах гэдэг тавчийг дарна. За ингээд урьдчилж хадгалж өгнө гэсэн үг. За үүний дараа яах юм гэхээр за энэ дээр би нэрээ бас хүмүүст харуулъя гэж бодоод гаргаад ирсэн. Ерөөсөө зарлага гаргах банкны сонголт бол голомт, хаан банк, худалдаа хөгжлийн банк энэ гурав л байгаа гэсэн. За тэгэхээр монголчууд аль нь байна дээ? Танд аль нь байгаа вэ? Тэрийг л хадгалж өгнө гэсэн үг. За заавал одоо таны өөрийн нэр дээр байх ёстой гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. За тэгээ хадгалсны дараа буцаагаад нөгөө банкны шилжүүлэг хэсэг рүүгээ оронгууд үндсэн анхны одоо бидний зэсчээ харагдана. Энэ дээр нь одоо боломжит үлдэгдэл гэдэг дээр байгаа балансаа хэдэн төгрөгтэй та шилжүүлэх гэж байгаа гэдгээ энэ дээр хийж өгөөд за тэгээд дахиад баталгаажуулах гэдэг. За дахиад баталгаажуулах гэдэг дарангууд өмнө нь бол олон алхам хийж исэн бол банкныхаа одоо дансыг хадгалаад өгсөний дараа бол олон алхам хийгдэхгүй шууд нөгөө
баталгаажуулах мэйл хаяг болон утасны дугаараараа баталгаажуулах код ирээд ингээд шууд шилжигдэх процесс руу орчихно гэсэн. Тэгэхээр эхний удаа л зөвхөн саяны төр 1 2 3 гэдэг алхмуудыг хийгээд дансаа оловчих юм бол дараагийн удаа зарлага, төгрөгийн зарлага гарахдаа шууд л банк шилжүүлэг рүүгээ ороод шууд л яах вэ гэхээр мэйл болон утасны дугаараараа баталгаажуулах кодоо аваад шилжүүлчихнэ гэсэн. За тэгэхээр мэдээж та бүхэн энэ зургийг хараад үл ойлгомжтой байгаа бах. Яах юм гэхээр get код гэдгийг заавал дарж өгнө. За энэ хоёрын дээр нь дарахаар мэйл хаяг болон утасны дугаар дээр 6 оронтой код. За тэгэхээр утасны дугаар дээр ирсний утасны дугаар дээр мэйл хаяг дээр ирсний мэйл хаяг гэдэг дээр нь бичиж баталгаажуулахад дарахаар таны зарлага одоо хийгднэ гэсэн. За дарлагын шимтгэлийн хувьд бол 1.4% шимтгэлтэй. За сүүлд гаргасан мэдээллээр бол Binance-ийн одоо P2P үйлчилгээний ханшаар ерөөхдөө нь хөрвүүлгийг бол бустын хөрвүүлгийг хийнэ гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Тэгээ та бүхэн амжилт хүсье, бүгдээрээ туршаад үзээрэй.